За сайн байцгаана уу? Синий телевизийн хамтрагч нэвтрүүлэгт Нисван самлгийнхан оролцож байна. Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Ингээд манай хамтлагийнхан өдөр бас гитарч Дарханбат Нисван самлгийн саунд инженер Вовка амгаа миний бие бас оролцож байгаамаа. За ингээд өнөөдрийн нэвтрүүлгийг бид дөрөв чи өөрсдөө ингээд хотлоод өөрсдөө яриад байгаа. Ийм нэвтрүүлэг юм байна. Одоо мэдхгүй ороод ирлээ. Тэгээ одоо өөрсдөө эхлэе да тийх үү. За ингээд эхний асуулт маань хамтрагч гэж таны бодлоор хэр үнцэнтэй зүйл вэ? За энэ зөв. За хамтрагч гэдэг ер нь бол би нэг тийм үнэлж бариад тахаар асуудал бас биш байх гэж бодож байна. Миний бодлол. Бид нар яг манай хамтгийн жишээн дээр бол 15 жил. Би бол Нисван самтлагтай хамтарч ажиллаад 15 жил орчим болсон байна гэдэг чинь. Энэ хугацааг бол ямар нэгэн байдлаар үнэлмээргүй байна. Зүгээр цаашдаа ч гэсэн бас юм бахах. Нэг олон жилийн турш ингээд хамт ажиллаад нэг баг болоод тэгээ бид нар ч бүх л асуудлыг хуваалцдаг гэсэн. Тэгэхээр энийг бол би бол үнэлж чадахгүй юм байна. За чиний бодлоор юм биш тийм. Бүр үнэлэхэд хэцүү үнэлэх тий. Бүр их үнэтэй зүйл. Тэгээ бүр их үнэтэй. Миний бодлоор бол хамтрагч гэж бол сайхан хамтардаг хүн. За бүх төрлөөрөө мэдээж шоу зингээ одоо тэгэл амьдрал ажил бүх юм дээр хамтарнаа л гэсэн үг. Тэдний илэрхийлэл нь бол одоо бид нар юм бас гэж хэлж болох юм гэж одоо би бас дээрэс нь ч тий. За. Нисван самлаг анх байгуулагдсанаас үеэд орсуулаа гэж. Чи яг анх байгуулагдж байгаа өдөр ямар шүү? За анх байгуулагдж байгаа үеэд дурсах юм бол мэдээж би бол шовко гэж байлаа. Тэрх дурхаа байсан. Одоо бол мэдээж хэд дахин дурхаа байсан. Хаврын сэлхэнд хийсчихээ. Тий. Манайд ямар сандаа ингээд соёлын төвөргөөс гараа явж хахад хавар бид нар яг одоо 4 сарын 9-нд бэлтгэлд орж ирсэн. Тэгээд их салхитай өдөр бол наадхаа бариараа гэж хийс чинь гэж хэлдэг байлаа одоо хийсчих шүү гэдгүйсэн. Тэр хүн маань хэлжсэн хүн одоо ийм байх. Хороо нэр. Тэгээд анхны үеэд дурсвал яг л тийм байна. Бүгдээрээ хоолтой хоолгүй оюутан хүмүүс байсан бүгдээрээ. Тий. Сайхан үе өсөө. Юмгөө ч гэсэн сэтгэлээрээ их баян сайхан үе байсан байна. Тэгсэн байна. Миний хувьд ч гэсэн бас хоолтой хоолгүй гэж яхад бид нар соёл эрдэнэ хамтлагтаа гэрээ хийгээд төлбөр төлжсэн тухай удаа тэгээд тэр тэгсэн мөртлөө өөртөө бол мөнгөгүй нэг юм талах хувааж аваад 5 хуваагаад тэгээд усаар даруулаад айгүй чадчихсэн. Тэр бас санаанд орж байна. Хэцүү ч байж тээ. Амьдрал хэцүү байсан шүү. Улс юм хэцүү. Улс гэж одоо манай улс одоо ямар шүү байлаа. Бид гэж ямар шүү улсууд байлаа. 96 онд тухай бас мэдээж сайн ч зүйл би саарч зүйл би. Гэхдээ бид нар одоо тэр хүнд хэцүү үеийг бас одоо хүн юм давдаг юм байна тийм ээ. Тэгж л бодож байна. Олон бид нар яг хамт байж байгаа хамтлагаараа давсан гэсэн үг. Тий. Бид нар ч хөгжмийн багшийн коллежид нэг сургууль өөр курс. Тэгээд тэгтээ бол бид нар өчигдөр баа өнөөдөр гэж хамтлагтай байсан тухай үед. Тэгээд би сойс руу сургуульд аваад найзуудаасаа холдсон. Тэгээ байж идэл 95 оны 10 сард галсан сүх модернист яруу нарч галсан сүх ирж надтай танилцаад бас шинээр хамтлаг байгуулах талаар юм ярилцсан. Тэгээ би найзуудаа очиж 95 оны 10 сараас хойш 96 оны 4 сарын 9-ний хүртэл гуйсан. Тэгээ нэгсэн. Нэг өдөр ерөөсөө тийм хүнд рок тоглохоор бол Монголд ойлгохгүй манай биш ээ гэх. Тий, цацралтай нэг ангид байсан. Нэг өдрийн чинь галсан сүхтэй зүг ороод ирсэн. Танилцуулсан галсан. Тэгээд ийм хамтлаг байна. Барууны хамтлаг. Тэгээд тал шил наркот. Тэгээд манай их чинь багшийн өрөө ингээд тусдаа ангиараа ордог. Багшийн өрөөнд ороод сонссон тэр дуу. За наадах ч одоохондоо Монголд арай ойлгох болоогүй л гэжсэн. Тэр энэ 10 сараас хойш сайн ухуулсан л та галсан сүх. 9 сар биш 4 сар. 95 оны 10 сараас 4 сарын 9 хүртэл. Тэгэл ерөөсөө за ер нь бүгдээрээ боли. Энийг барьж авъя гэл. Энэ Монголд шинэ юм л гаргуул зүгээр юм байна гэдэг утгаараа тэгээд. Тэр чи одоо олон сар их ойлгох гэж олон сар болсон байгааз галсан сүх хүртэл бол одоо өөхгүй тэнцсэн. Өдөр болго юм барьж очиж талах тариа барьж очсон. Энэ амтыг үсчээ гэж. Яагаад хамтлагаа Нисванс гэж нэрлсэн бэ?
За энэ түүхийг бас бид их олон жил ярьжлээсэн. Гэтэ бас яг энэ шинэ нэвтрүүлэгт бид нар бас утгаар нь бас шинээр орж байгаа гэдгээр дахиад тайлбарлая. За ингээ хамтлаг маань соёл эрдэнэ хамтлагийн өрөөнд бэлтгэл 4 сарын 96 он тий ороод эхэлсэн. Тэгээ нэр байдгүй. Тэгээ бид нар манай хүрээ хөвгүүд тэгээд утга зохиолын нэгдлийн залуучууд байгаа. Бас хамтлагийг үүсгэн байгуулсан модернист яригнарч галсан сөх бид хэд тэгээ найзында хэвэл манай хэд чинь тамхи татаал ингээл ямар нэр өгөх вэ? Ямар нэр янз янзын нэрнүүд санал болгосон. Тэгээд Шимнус гэдэг нэр нэг хэн нэгэн жил өгсөн. Тэгсэн чинь тэр нь одоо тий Монгол бичгээр галиглаад Шимнус Шулмус гэдэг. Тэгэхээр арай л металл нэр болчоод тэгээ яах вэ гэсэн урд өдөр нь ард авиш гарсан. Тэн дээр нэг Нисванс гэдэг үг гардаг юм байна л да. Тэгээ нэг нь бас өчтөр нэрийн ард авиш дээр нэрээ тийм гарчсан шүү дээ. Нисванс гэдэг чинь бол Нирванагийн одоо анти Нирвана тий одоо эсрэг нь утгатай юм чинь ер нь их зүгээр юм аа гэд. Тэгээд ерөнхийд олонхороо Нисванс гэд манай хэд бол тэнцээ бэлтгэлээ хийж байгаа. Би өөр найзуудтайгаа тэнд нэрний асуудал хөөцөлдөж явах. Тэгээ очиод нөгөө хэдтэй гэсэн манай хэд ч юу гинүү ирээс ямар сонин нэр яасан дахиад хэлдэ гэд. Тэгээд ямар ч хэсэг Нисванс тэрэ тогтохоор болоод тэгээ баг ойлгосон чимгүй заа мэдхгүй ямар ч хамаагүй юу тухайн үед нэр мөрөөс нэг тийм энэ хожим хойно ингээд байнга тусагдах юм тийм бодоогүй зүгээр тэр өдрөө л хэрэгтэй юм шиг л юм бодогдчихлээсэн л тас тэр. Тэгээд хамгийн анхны ярьцлага чиний зураг гэж сэтгүүл тухайд хүүхд залуучууд зориулсан нэвтрүүлэг биш сэтгүүл сонин гарчсан. Тэрнээс нэг хоёр сурвалжлагч охин одоо бодоод байхад нэг нь манай хийлж дээлээ байсан шиг санагдаад байдгийг. Худлаач хийж магадгүй. Тэнд сурвалжлагч хийдэг. Тэгээ биднээс яриа авах гээд анх удаагаас сонинд ярьслах гэсэн чинь бүгдээр ярьж муураад юу ярихаа мэдэхгүй бид нар гоё хамтлаг болноо л гэдгсэн өөр юм байна. Тэгээ танаа хамтлагийн нэр юу вэ гэсэн чинь энэ мэднэгээ над руу заасч би мэддэггүй нөгөө зааш нөгөө Нирванатай жоохон төстэй тэр нэр байсан тэгээд тэгээ соёлын төвөргөнд яг соёл эрдэнэ өрөөнд бэлтгэл тэгээ ярьслах гэсэн чинь хамтлагийнхаа нэрийг мэддэггүй. Тэгээ байжаараа бид нар яагаад гэхээр тэр үчи ямар гар утас байсан биз дээ. Соёлын төвөргөний жижигүүдээр очиод найзынхаа ярьлаа. Байна уу гэж унтж जैन гээд ээж нь дахид залгаад ихчээ нөгөө найз бадарлаас асуухсан юм аа гэд нөгөө ч нойрмон өдрийн 3 цагт унтчихсан юм байл л. Хөөсөө бид нар нэг сонд ярилцлага өгсөн чинь хамтлагийн нэр юу илээ гэдэг чинь Нисванс Нисванс орчихсан. Манай аль хэдийн ярилцлага дууссан. Гэхдээ манай хамтлагийн нэр бол Нисванс. Мэддэг юм шиг. Бодит явдлаас бүтчихсэн дуунуудаас нэрлэлээ. Ихэнх нь одоо ингэ муу дахиагаа дагж яваад одоо олон доо захиад одоо юусэн баг. Ер нь бол дууч нэг ажиалахад тэгэл дуугарчдаг шүү дээ. Тэгэл ер нь тэгэл арчин тойрон байгаа найз нөхөд тэгэл тэднийхээ амьдралаас сэтгүүлж байна. Бас өөртөөсөө. Тэгэл ер нь нэмийн сан руу алхсан чи өөрөө тийм л дууштай бас. Бодит явдаас сэтгүүлсэн. Найз нөхдөсөө харж байгаа л. Гэтэ энэ хооронд бол бид нар тэгээ ер нь яг тэр үеийн тий эхний CD бол удаасаа яг тэгэл яг амьдрал тохиолдсон юмнуудаас л сэдв авч чинь аборт ч юм уу тий тэгэл чи уулсаал манай найз нар ингээл тэгэл тэрийг ингээл тийм байтугай охинтой ч өргөж үзег байх та тэр дуу зохиосон байхгүй зүгээр яг яасан гэсэн найз зэрэл яг ингээл амьдралаа яриад бид хэд гайхаад бас тийм байдгийн үү гэл айгу тэгэл яг дараа нь тэрийг найзынхаа нэг ярьсан явдлаар дуу жишээ зөв. Тэгэл жишээ нь одоо гэрэл тэрэдүү намайг дуудна гэл. Ядуу учраас энэ тэр үед бол ядуу байсан. Тэгэл ирээдүйд итгэлтэй одоо явж тэрийг бол сайхан ирээдүйд дуудаж байгаа хаа гэдэг өөрсдөө зарагжуулсан тийм ээ. Гээд дуунууд бол бие ярил. Хамтдаа өнгөрөөсөн хамгийн сайхан дурсамж аваад нөө. За миний хамгийн сайхан дурсамж маань юу гэдэг шүү дээ. Одоо манай хамтлагийнхний бол анх дебют Pentatonic наадмаас дебют авч ирсэн. Тэр хөнгөтэй болсон. Тий, их анх их баяжиж хөнгөтэй болж ирсэн. Тэгээ яг бөөнөрөө тайзан дээр гарч ирсэн. Одоо биднийг тэгэж анх хамгийн их урам зориг өгч өдийг болтол явхад их төлөвцсөн гэсэн юу. Pentatonic наадам бол 96 оны тийм ээ. Тий, 96 оны Pentatonic.
Тэгэхэд бидэрт маш урам өгч тайзан дээр гарч явахт их тийм гоё байсан. Өнгөрөөсөн мөч. Тэгээ гараа явж байгаа тэр банкатанд орт үнэндээ л Азар. 96 оны Энтотокоос манайх тэр үед чинь сонсхийг хоригдно гэдэг тоглолтоо хийцэн байсан. Тэгээд Энтотокос шилдэг дебют хамтлаг авсан байдгийн. Тэгээд бас их тэр үед их мөнгө дагаж ирдэг байсан. Одоо их л мөнгөлтэй бид тэр тухайд оюутан бид нарт бол тэр тухаасаа дарахаа маань ирж байна. Ер нь бас миний хувьд бол анхны CD ирж ах. Анхны CD гар дээрээ барайл ингээл тэр маш их бас гоё дурсамжуудын нэг. Тэгээ зөндөөл дурсамж байгаа л да зүгээр цахаас нь дуртахад. Хамгийн тэр ер нь жил болго бидний нөгөө тоглолт дуусаад Рокст бол ерөнхийдөө маш их ачаалттай олон хамтлаг тоглолдог тэр фестивал бол тэр дуусаад за яг энэ тоглолт дууслаа гэдэг тэр агшин бол хамгийн тийм ад жаргалтай уу ерөөсөө тэмдэгт. Яг бол нөгөө юмний ард гарцсан. Тэгэхээр тэрийг бол би бол жил болгон яг тэр агшнаас 4 сар хийсэн та мэдэрдэг гэсэн. Тэгээд мэдээж өргөжлөлөд мөн адил банкетэн дээр очих бол хамгийн язралтай. Дээрээс нь бас тэгэхэд юу юм бэ? Яг бэлтгэл хийгээд Пентатоник авчаад дараа жилийн 100 бид нар бас нэг бэлтгэл хийхийн тулд бас нэг Солонгос ресторан зөөгч хийж исэн байхгүй. Одоо Рембау гэдэг одоо залуучдын соёлын төвийн ард байсан. Тэнд бид нар нөгөө бэлтгэл хийхийн тулд бас зөөгч хийж исэн байхгүй. Цалингуу зөвхөн бэлтгэл хийгээд тэгээд энд ажилдаг. Бүгдээрээ солонгосл мэдэхгүй шүү дээ. Тэгэл яг ерөнхийд нь өдөржингөө сармисарилгаад тэр бас их гоё хэдээ тийм юу ч гэсэн хэцүү байсан ч гэсэн их гоё бас дурсамж байдгийг. Яг тэр дурсамжийг ярихад нэрээ тэр чинь 97 оны наадмын үеэр аахгүй. Бидний бэлтгэл хийх гээд ямар ч хөгжим гитар байхгүй шүү дээ. Тэгээд манай менежер галсан сөх тэр солонгос рестораны эзэнтэй очиж уулзаад дээр нэм цахилгаан хөгжим бөмбөр байсан. Тэгээд за энэ манай шинэ хамтлаг байгаа маа ингээд бэлтгэл хийлээ гэсэн чи за наад хүүхдүүдэд бид нар чинь тавуулаа. Тэгвэл манад цалингүй ажил. Тэгээд өдрийн цайны цагаар бэлтгэл 2 цаг хийж болно гэд. Тэгээд бид нар чинь өдөржингөө өглөөс ахуулаад 4 ресторанд зөөгч хийгээд ийм шар бодоологтой хар брикон. Тэгээд нэг нь яван дээр үүдэн дээр жижиг манаач аахгүй. Тэгээд 40 ийм бэлэн гоймонгуудтай гоймон зарах хэрэгтэй байхгүй гэдэг чи. Тэгээд тэр яг гоймон зарж ирсэн манай сол гитарч маань сүулдэ 48 гоймонгийн хэрэгт ороод хөөгцсөн. Тэр гоймон тэнд бол бидний бас хэрэг цогцол яваа л да. Тэгээд өдөржингөө юу саримс түмхэн дүүрэн саримс сарилганд хомс руу ороод амар өвддөг гэсэн. Тэгээд тэр үед ингээд бид нар дөрвөлээ ингээд шар бодоологтой. Тэгээд Монгол дуу тавилахгүй яаж байгаа юм. Яг өдрийн цайнаар бас заримдаа ягаад нөгөө солонгос хэлснийг байхгүй байгаагаар бид нар хар сарнагийн CD тавихгүй гэсэн. Тэнд нь яг нөгөө бүцэнгүй гэж. Тийм ямар ч дуулаа бүцэнгүй. Тэгсэн чи хар сарнагийн дуу яг явж таарад бид дөрөв юм дөрвөлээ шар бодоологтой сарим сарлгаж ирсэн чинь манай нөгөө галсан сөх найз маань бас хоёр найз маань гаднаас орж бидний их өрөвдөж иж илээ. Асрамжийн газар хөвгдөж юу рок бойлгоц төв бүцгүй гэж сарим сарлгаа сууж ирсэн бас ой би тэр бол бас яг одоо хажуудаа сууж байгаа хамтрагч байгаа ямар цанд хайртай вэ? За манай Вовка тонмастер маань их зарчимч яг хэлсэндээ бүгдийг хийдэг. Би бол одоо найдвартай арт талын л сууд маань л да. Тэд одоо манайхан бүгдээрээ л найдвартай болсон. Активаас найдваргүй шанарууд бол би мэдээж хөөмч заримдаа нэг жоохон тэгчдэг шиг олон жил болохоор ч одоо бид чинь авгаан нөхөр шиг болчтой юм байна шүү дээ. Гэхдээ мэдээж найз нөхдөд чинь сайн талыг маш сайн мэднэ, бас муу талыг бас мэднэ тий. Гэхдээ миний хувьд манай Вовко бол зарчимч яг хэлсэндээ ажлыг бол яг л сайн одоо зарчимч чанартай гэх юм уу да. За манай дархаа бол суурин сайн суу. Ямар ч асуудал байсан эмийг бол маш их тайван зохицуулдаг. Би өөрөө энэ давлгаа шиг салхич урах шиг нөхөр байхгүй. Гинт ингэж босч ирэн гинт буцаж буун тий огцом зан чанартай маягийн хүнэлтэй. Тэгэхээр дархаа бол
Өө ингээд намблаг намайг нөгөө бас жорын тааруулдаг байхгүй намаа хит дээшээ хөрөхгүй хит тоошоо унгахгүй тий ингээ байлгаж идэх юм баггүй бас жишээ тий. А би нэлээ ойлгохгүй. Би ч одоо хлорик сангвиник хоёр Тэр ядцаал яа. тий манай амгаа бид нар ч нөгөө дотроо дарга гэж дарга гэж ачилдаг. Тэгээд сайн талууд бий л дээ. Ямар нэгэн асуудлыг шийдвэрлэхэд бид нар нөгөө урдаа нөгөө амгаагаа бариад ингээд сурцсан байгаа. Бүх асуудлыг нөгөө хүний чинь нөгөө давлгаа шиг нөгөө чанараар нь урдаа барьчихаар тэнд давлгаалаад бидэнд хэрэгтэй. Яг ардаас нь шөрөвтэй тавьчихвал сайн ажил үүдэг. Тэр их сайн зам нэг таалагддаг. Тэр давлгаа шиг зам нь ер нь их таалагдж байгаа сүүлийн үед бол. Таарах би дааш тийм байгаа. Юмны төрөнд л явж идэх. Хараас шөрөвтэй байхгүй. Тэгчээ ингээд сууж идэх нөхцөл байна. Тэгээд бид нар тэр зам бол маш их таалагдж байгаа. Давлгаа шиг зам болоод их таалагдж байгаа. Сүүлийн 10 жил. Сүүлийн 10 жил. За болцсон. Болцсон. Дархаахаа. Өө энэ таалагддаг чанар байна уу? Байхгүй. байгаа байлгүй. Ерөнхийдөө ямар ч юм дөө манай хүн чинь их тийм намлаг их суурьтай байж идэг хүн шүү дээ. Тэгэл ерөнхийдөө уран бүтээл дээр ч тэр яг ажил дээр ч тэр гар ингээд чимээгөө сууж хагаад за наач нэг ингэчий да гэдэг нэг л үг хэлдэг. Яг тэр нь л дараад нь хэрэг болдог. Ер нь хүнд хүрдэг. Яг тэр зам бол маш их таалагдав. Одоо ингээд дууны найруулга дээр сууж шít ингээд нэг дуу ингээд хэдүүлээ сууж байгаа л би ч ингэж бол дарахаар ингээд хардсан шүү дээ. Ер нь бүр ингээд зайлвал 20 жил ингээд харлаа шүү дээ. Манерийн үг айгуу чухал байхгүй юу? Яг л игзэгтэй үед нь маш зөв үгийг товчхон хэлцдэг. За хоёрдугаар бид шатах юм байна тий. Тэгээд хожигдсон нэг асуулт. Асуултыг бид нар мэдэхгүй. Асуулт нь ямар юм мэдэхгүй. За одоо дүүрсэн. За. Гурцоо. Эй! Адилхан доондоо. За. Дуунд хуруу. Хөөрхий. Жог тэмхэг юм болчихлоо тий. Лээ хөөрхий. За, Вовка хариулах нэ. Аларсан. За, яг одоо хажуудаа сууж буй хамтрагчдаа хэр их хайртай вэ? Хайртай бол үйл хөдлөлөөрөө илэрхийлнэ үү? Яа! За чи хайр дурлалын асуудал бол байна. Янаас аяа сайн. Хажуудаа сууж байгаа эмэгтэй хүмүүс байсан бол одоо бас гоё яхаар байж тий одоо. Одоо тэгэд энэ хоёр царай муутай өн. Жоо дургуй юу вэ? Ер нь бол хайртай да. Битвээ тэр дургуй юу? Одоо хэлчих хайр дурлалтай юм бол. Хайртай байлгүй байх. Тэгвэл одоо яаж үйл хөдлөлөөр илэрхийлэхийг бас нэг л ойлгох хэрэгтэй. Амархаш тэрээс ингээл өгчөж дээ. Өө хайр дурлал. Яг зөв. Яг зөв. Ерөөсөө л зааж өгдөө шүү. За дүүгийн шиг хүртчихээ. За Шоо татчи. За энэ гоё болсон шүү. Зааж өгдөө шүү. Биш. Аль нь биш. За энэ хүүхдүүд гоц өргөчлээ. Шаан тайрсан хүүхдээ да. дахиад аварчих юм байна. За эцгүй арал руу явахаар боллоо. Яг одоо хажуудаа сууж байгаа нэг хамтрагчтайгаа яв гэвэл хэнийг нь авч явах вэ? Яагаад. За гөхнөхөө хадаа чи би тэрийг үдгээ хэлдээч. Арал дээр бол ерөнхийдөө нэлээд суурьтай хөөртэй хүн хэрэгтэй. За би биш одоо явчихсан. За авлаа шиг нөхөр бол тийчээ чин давлаа. Цаадаас эзэг арал дээр хинлэгөөч би шүрүүж тавих. Альтмаа явахгүй тагсаа. Тэр юм суурьтай хүн илүү арай жих урт хугацаанд түшиг болох хүн хэрэгтэй. Бас манай хүн чинь бас юу шүү дээ. Юмхнаар юм хийчих. Юмхнаар юм За карманд нь бол зар арай л өгсөн хүн гарч ирэхгүй. Боол, шөрөв, шилтний хагархаа адэр тэр дээр бас хөөх амьдрч шүү дээ. Манай давлгаа шиг юм бол нийгэм амьдрал аюу ихтэй болохоос яг эзэнгүй аргатай юм. За өнөө би хүлэн зөвшөрнө. Дахиад авраг бол нөгөө юмхнаар юм хий чинь тэгээд тэр нь гарын эвдүүтэй ерөөсө бүх юм одоо юу харахад нэг тийм бүдүүн баг юм шиг л их нягт хүн байхгүй юу. А би бол байхгүй л та. Эзэнгүй амьдраач нэг хоног хойлоо өлсөн ч гэж. Зөв хүнээ сонголоо гэж бодчихъя. За. Сайста амгааг яг авчих байсан байхгүй. Тэр. Хараа амгаа. Үгүй. Йоо. Крокод ороод хамгийн ихэн дуулах дуртай дунд хэсэс болно.
Нөгөөдгөө л дуулдаг шээ. Расскажи Бичлэг байгаа бичлэгцэн байгаа. Нет, нет, мороз, погоди. За, караокенд жоохон тааруул да ер нь. За яг ороод бол Орсын хүүхдийн дуунуудад ортой. Пусть бегут, я глужу пешеход, я положим ауда, пауспал, торико. Цудолтой. И нее прохожий в этот день не погожий, почему я веселый такой. Я играю на гармошке у прохожих на виду, к сожалению, день рождения только раз в году. Ой, айгу доогоор авчихлаа. За. Хамтагчтай хандаа чин сэтгэлийн үгээ хэлнэ үү гинэ. хамтдаа дахиад хэдэн жил өгтлээ хамт байх болтугай гэж. За. Байна хэдүүлээ гэж. Хүүхдээ ам бэлэгтэй Ерөөл Батар шгөө гэж. За. Чи. За би бас мөн адил. Тэгээд бидний урд бол бас дахиад хийхийг төлөвлөсөн. Хийхийг мөрөөдсөн, тэмүүлсэн маш их зүйлүүд байгаа. Тэрийгэ бүгдээрээ хамтдаа хийн. Бас урд байгаа олон асуудлыг хамтдаа давж тоолно. Тэрэнд бол итгэлтэй байна. Тэгжлээ. Тэ. За ингээд төгсгөлд нь энэхүү нэвтрүүлгэндээ бас орж оролцуулсан Сэнигийн хамт олондоо баярлалаа. Тэгэд хамгийн гол нь одоо бид нар 4 сарын 9-нд манай хамтлагийн 20 жилийн бас Ниснес фест 2016 гэсэн бидний зохион байгуулдаг энэхүү амьд хөгжмийн их наадам маань бас амжилттай сайхан болно гэдэгт бол эргэлзэхгүй байгаамаа. Ингээд бид нар ингээд одоо манай хамтлагийн 2 нэрээгүй тий энэ чи 3 хүн ордог нэвтрүүлэг юм байна. Тэгээд арай яриа хөрөөтэй 3 нь орж ах шүү. Гэтэ гуруула бие биендээ жоохон дургуун мэдтэй тийм үгүй юу? Бас гайгүй бас тий хамтаа. За тэгээд бидэртээ жоохон ч хөвчлөлтэй байсан бахаа гэж би одоо бас бодож байна. Ингээд та бүхнийг 4-р сарын 9-нд жил болгон зохион байгуулдаг Ниснес фест амьд хөгжмийн наадам дээр та бүхнийг хүрэлцээрэй гэж манай хамтлагийнхны зүгээс зохион байгуулагчдын зүгээс урьж байна. Тэгээд энэ жилийнх маань маш их онцлогтой сайхан наадам болно гэдэгт бол эргэлзэхгүй байна. Ингээд бид нар бэлтгэл ажиллагаа маш сайн хангасан байгаа. Тоглолт маань маш сайхан болно гэдэгт эргэлзэхгүй байна. Ингээд бас манай шин CD дөнгөж өчтөр худалдаанд гарсан байгаа. Ингээд hi-fi энэ салбар дэлгүүрүүдээр зарагдаж байгаа бас очиж манай энэ CD-г бас аваад манай энэ шинэ уран бүтээлүүдийг сонсороо гэж бас хүсэх байна. Ингээд эцэст нь та бүхэндээ маш их баярлалаа. Хамгийн сайн сайхныг хүсээрэй. 4 сарын 9-нд уулзцгаая гэж бодож.